Дорнот аймгийн Булган сумын хүүхдийн цэцэрлэг нь 1965 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 26 багш ажилтан 4 бүлэг 98 хүүхдтэйгээр сургалт үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна. 2025-аас 2026 оны хичээлийн жилд сургалтын шинжилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд багшлалгүй болон суралцгүй тулгымдсан асуудлаа хамтран хэлэлцэж, сургууль бэлтгэгдсэн байдлын болон үр дүнгийн үнэлгээ, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн зэрэг тулгуурлан байгаль нийгмийн орчин сургалтын чиглэлийн судлагдгүйн суурилсан мэргэжлийн хөгжлийн бүлгээр хамтран ажиллаж, хүүхэд нэг бүрийн өөрөө бие даан судалж, туршиж, танин мэдэх, мэдлэг бүтээх үйл явцыг дэмжиж хөгжүүлж, багш нарын мэргэжил арга зүй, ур чадварыг дээшлүүлэн суралцгын үр дүн сайжруулахаар зорин ажиллаж байна. Хүүхэд нэг бүрийн туршилт танин мэдхийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд цэцэрлэгийн гадаад болон дотоод сургалтын орчин, байгаль нийгмийн амьд буюу бодит орчныг сайжруулах нь нэн чухал учраас бид хүүхэд бүр дээлтэй сурч хөгжихдэн таатай сургалтын орчин хэрэглэгдэхүүнийг жил бүр баяжуулан хүүхдийг хөгжүүл төлөвшүүлэх сургалт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байна. Хүүхэд бүр тоглох явцдаа хүрээлэн буй орчинтойгоо танилцж, анхаарлаа төвлөрүүлж, хийж буй үйлдээ хамтран суралцаж, өдөр тутмын сургалт үйл ажиллагааны явцад танин мэдхийн чадварт нь ахид гарч байгаа нь сайшаалтай байна. Гадаад сургалтын орчин нь хүүхэд орчин тойрноо ажиглах, турших, зурах, бүтээл хийх, эс усаар тоглох, амьтан ургамал, хүнсийн ногооны ургалтыг ажиглах зэргээр хүүхдийн ажиглалт, танин мэдэх чадварыг хөгжүүлэх, хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан сургалт үйл ажиллагааг интеграцчлан зохион байгуулж байгаа нь ололттой байна.